За сайн байцгаана уу монголчуудаас Стокгольмоос наран чимэг ярьж байна. Би энэ удаагийнхаа бичлэгээ танад юу хэлэх гэж байна гэхээр би одоо нэг 7 хоногийн өмнө юм байна штэ. Ер нь бол нөгөө Монголд харааны бэрхшээлтэй 4 хүүхдийн хаалгааны зардал дутаад байна гэд Жамсран гал бадрах гэсэн залуу хандийн аяа явуулсан чинь тэр нь ерөөсөө ахихгүй байна гэсэн зүйлийг нөгөө олж харж үзчихээд тэгээ ер нь энэ хүүхдүүдийг туслая гэж бодоод хандийн аяын одоо энэ нээсэн. Тэр хандийн аяын нь болохоор Шведэд байгаа монголчуудад уриалж 100 корона давлгаалъя гэсэн хандийн аяын нээсэн байгаа. Тэгээ тэр хүүхдүүдийн эхний нөгөө 2 хүүхэд нь орчхоод дараагийн 2 хүүхэд нь нөгөө ер нь бол нөгөө хаалгаанд ороход сох бас дутаад байна гэсэн мэдээлэлсэн түүнийг үзчихээд Швед байгаа монголчуудаа уриалаад хандийн аяын нээсэн байсан юм аа. Тэгээд тэр хандийн аяга угаасаа сая өнгөрдөг 5 дахь өдөр 1 цагт албан ёсоор дуусгаад тусгасан гэдгийг би танартаа бас тайлангаа тавьсан байсан. Мөн тэгээ өнөөдөр болохоор би танарт бүр төгсгөлийн дээ одоо мөнгөтөргөөр нөгөө Жамсан гал бадрах гэдэг залуу руу шилжүүлээд хичнээн дүр болсон гэдэг тайлангаа тавих гэж танартаа би өнөөдөр чи сууж байна. Тэгээд яасан бэ гэхээр хамгийн нэгдүгээр бол нөгөө хандив өгж оролцсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд мэдээж би одоо өөрийнхөө одоо энэ бичлэгээс гадна Facebook дээр өөрийнхөө нүүр хуудасаараа яг шилжүүлсэн баримтнуудаа мөн одоо хандив өгсөн бүх хүмүүстээ зориулаад одоо тайлангаа одоо бичээд бас гаргачихна. Харин түүнээс гадна нөгөө би энэ өөрийнхөө YouTube-ийн мэлмий гэсэн сувгаараа анхэлж энэ хандивынхаа аян эхлүүлж байна гэдэг зүйлээ бичлэг хийж тавьж байсан учраас одоо албан ёсоор бас төгсгөлийн нас ингээд хийчээ гэж бодоод өнөөдөр ингээд сууж байна. Тэгээд юуны төрөнд хандив өгсөн бүх одоо Шведэд амьдарч байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Нийтдээ нэг 60 гаруй яг тоогоор бол 62-оос шиг санаж 60 ямар ч байсан 60 гаруй хүмүүс энэ хандивд оролцсон. Нийт одоо над руу дандаа свишцсэн байсан л да. Тэгээд тэрний бүх нөгөө свишцсэн хүмүүсийн бүх нэр усын ингээд бүгдийг би угаасаа гаргачна. Түүнээс гадна төгсгөлд нь ерөнхийдөө нөгөө хүмүүсээс мөнгө цугласаар агаад 11 мянга болсон байсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг юм нэрээ нууцсан нэг гэр бүл их сайхан гэр бүл гэдэг юм аа. Одоо Шведэд амьдардаг тийм ээ. Монголчуудаа бас нэлээд тусдаг болж идэг тийм маш хөдөлмөрч ер нь ингээд нийгмийн аяг идэвхтэй янз бүрийн юм хандив төрөчийн бас нөгөө зүрх мартахгүй амьд ч гэсэн бас аяг идэвхтэй оролцож исэн юм гэр бүл байхгүй юу. Тэгээд тэд нар бол нөгөө энэ ер нь нөгөө нэрээ одоо нууцлсан. Тэд нар яасан бэ гэхээр 4,000 корон өгсөн. Тэгээд нийтдээ 15,000 одоо корон болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр би чинь нөгөө анхлаад хийж явахдаа ер нь нэг 4 сая төгрөг цуглуулад өгчий гэж бодож байсан чи бүр тэрнээсээ илүү гараа бараг 5 сая төгрөг болчихсон. Тэгээ би маш их баяртай байгаа. Мэдээж энэ бүх зүйлүүдийг би ганцаараа огт хийж чадахгүй шүү дээ. Та нарын нөгөө дэндээ дээс чинь тэгээд бүх энэ хандивт оролцсон бүх хүмүүс та нарын тусаар энэ 4 сайхан хүүхдүүд одоо хараатаагаа үлдээд одоо их орондоо хэрэгцээтэй хүн болох тий. Тэр бүх хүүхдийн тэр 4 хүүхдийн чинь ирээдүйд маш гэрэлтэй юм болгож байгаа байхгүй. Тэгээд би дахин энэ хандивт оролцсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд мөн тэр одоо 4,000 корон өгсөн 4,000 корон гэдэг бол одоо Монгол мөнгөөр зүгээр тооцоод томлого сая 200 болж байгаа байхгүй. Тэр гэр бүлдээ буюу маш их талархлаа гэж бүжигчд нас хэлэх байна. Тэгээ би мэдээж өөрийнхөө хувийн зүгээс бол тэр гэр бүл талархснаа илэрхийлээд нөгөө спанд манай гэрт нэг 7 хоног очиж амраарай гэдэг одоо зүйлийг хэлсэн байгаа. Тэгээд тэр хүмүүс нөгөө өөрсдөө их одоо дараахан хүмүүс учраас тийм ээ хэрвээ одоо би одоо яасан бол одоо юу гэх юм те одоо өнгөрөөл одоо бус хүмүүст одоо юу гэдгийг те ер нь нөгөө биегээсээ салаагүй байсан бол мэдээж али миний нэр усыг зарлаарай гэсэн биз харин тэгэд бүгд тэрнийхээ эсэргээрээ миний бидний манай гэр бүлийн нэр усыг битгий зарлаарай гэдэг тэгж байгаа байхгүй юу. Энэ бол нөгөө маш бахархууштай бидний дунд бас ингэ амьдарч байгаа бас нэг сайхан гэр бүл байгаа. Тэд нартай бас гэр бүл нь
Тэгээ бүх хүмүүст маш их баярлалаа. Тэгээ бас зөвхөн ганц тэр гэр бүл биш хандаа өргөсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэрний цаана бас ихнэр нөхөр тийм ээ үр хүүхэд бүхэл бүтэн гэр бүл нь явж байгаа. Тэгээд бүгдээрэнд нь одоо эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээд одоо буянт нь тэг төмөмараа үржиж байх болтугай гэдгийг би хүсэе. За тэгээ би одоо үг холдож өгөхөр алдлаа гэчээд хичнээн төгрөг болсон бэ гэдгээ нийтдээ 15,700 крон болсон. Тэгээ би энийг нөгөө нэг яг 5 дахь өдөр чинь би дуусгаад одоо шилжүүлэх яг бас арай амжаагүй. Тэгээ нөгөө хагас бүтээсээ өдөр таарчиж байгаа болохоор би уг танарт амлахдаа хагас бүтээсээ өдөр танарт тайлангаа тавина мэдээлэл нөгөө лайв хийнэ гэсэн чинь бас ажлын янз бүрийн зүйл гараад амжаагүй. Тэгээд өнөөдөр одоо бичлэгээр өргөчэй гэж бодоод. Тэгээ нийтдээ бол 17,000 биш 15,700 крон цугулсан. Тэгээ үүнийг нөгөө нэг одоо шилжүүлсэн одоо Монгол мөнгөөр нөгөө би Eremitli-гээр шилжүүлсэн. Тэр нь болохоор 4,933,882 одоо төгрөг болж очсон байгаа. Тэгээ нөгөө хүлээж авсан гал бадрах гэж залуу маань нөгөө хүүхдүүдийг хаалганд оруулахад мөнгөдрийг нөгөө туслаад яваа тэр залуу болохоор маш их баярлалаа гэж хэлсэн. Тэгээ дээрэс нь нөгөө эн чинь 2 хүүхдүүд үзсэн байсан. Тэр 2 хүүхдийн хаалганаас гадна дахиад нэг хүүхдийн бас үлдчих юм бэ. Дахиад нэг хүүхд оруулна гэдээ бүр маш их баярлж ийсэн. Тэгээ өөрөө хэлэх бах уу. Ямар ч байсан түрүүчээг болохоор нөгөө нийт өдөр тэр хүүхд хаалганд орох гээд миний нөгөө эн чинь нөгөө цагийн зөрүүнөөс болоод би чинь шөнө өөрөө 4 цагт л нөгөө банк онгохоор босч шилжүүлж байгаа юм чинь. Тэгээд яасан чинь тэр хооронд нөгөө монголчин алицны хөлөө олцсон нөгөө хаалганд орох гээд яасан би нөгөө мөнгөн дүнгийн мэдэхгүй байсан учраас та нарт юу яачлаа гэдэг нөгөө хідний төгрөг шилжиж ирсэн мэт чинь би нөгөө тоо ийм мэдэхгүй байсан учраас одоо хэлээгүй шүү гэд тэгжилээ. Тэгээ угаасаа эндээ өөрөө бас тайлангаа тавих байхаа гэж найдаж байна. Тэгээд нийтдээ тийм 4,933,882 одоо крон болсон. Тэгээд тэгээ Eremitli-гээр шилжүүлэхээр нэг шимтгэл нь нэг 29 крон гэдэг юм л нэг тэгээд 2 удаа яхаа нэг 60 крон болсон. Юу үлээ тийм нөгөө тэр бас Eremitli-гээр шилжүүлсэн чинь яасан гэсэн чинь заавал 2 тасалж шилжүүлэхгүй болдгоо юм билээ. 3 саяас дээш явахгүй авахгүй хаан банк гэсэн үлээж авахгүй. Тэгээ би нөгөө тийм яг нэг 8,000-аар 7,700-аар 2 хувааж ингэж явуулсан. Тэгээд нийтдээ бол тийм 4 сая баг 5 сая. Угаасаа би бас өөрийнхөө мөнгийг аль хэзээ шилжүүлсэн байсан. Дээрээс нь бас нөгөө намайг ингээ хандвийн аяа явуулахад одоо Монголынхан данс руу шууд хийчлээ ч гэсэн хүмүүс надраас хэлж. Тэгэхээр шивэдээс бол ер нь 5 сая гарan элбэг 5 сая гарan төр шилж очсон байгаа байхгүй юу? Болсон гэж хэлж байна. Тэгээд дахин хэлэхэд та нартаа маш их баярлалаа. Тэгээ би нөгөө угаасаа энэ юуныхаа Facebook-ээр дамжуулаад бас бүр яг тэр шилжүүлсэн баримтнуудаа хүртэл би хавсаргаа та нартаа тайлангаа тавьчихна гэж бодож байна. За тэгээд одоо зуны амралтыг хэлж जैन тийм ээ. Тэгээ бүгдээрээ зуныхаа амралтыг сайхан өнгөрөөцгөөгөөрөө магадгүй ямар нэгэн байдлаар та нарт шаардлагатай гэсэн. Одоо амралт эхэлчихэж байгаа учраас би бас нөгөө ганц нэг хэрэгцээтэй гэсэн мэдээллүүдийг бас хий гэж бодож байгаа. Одоо хэр зам маань гарах нь тий. Амарч байгаа ч гэсэн гэхдээ заримдаа нөгөө зав болохоо болчтой шүү дээ. Зав гардгүй шүү дээ гэж ингээд өнгөрчтэй тий. Тэгээд одоо өөр юу хэлж ярих тий. Бас нэг өөр зүйл хэлэхэд манайхаа нөгөө одоо энэ 20-оос 24-ний хооронд Стокгольм дээр элчиндээ нөгөө сонгуулийн санал авах юм билээ шүү. Сонгуульд идэвхтэй оролцоорой гэж хэлэх байна. Тэгээд анхаарал тавьж сонсон маш их баярлалаа. Баяр таа.